Сайн байцгаана уу? Витнет подкаст эхэлж байна. За энэхүү подкастаараа дамжуулан бид нар мал эмнэлгийн шинжлэх ухаанч мэдээллийг та бүхэнд одоо үзэгчдэд сонирхуулах зорилготойгоор энэхүү подкастыг хийж эхэлж байна. Тэгэхээр энэхүү подкастаас цаашдаа яг мэрэгжлийн чиглэлээр зөвлөгөө өгөх эмч нар, эрдэм шинжилгээний ажилчдыг бид нар урьж оролцуулахаар хийж төлөвлөж ингэж явж байна. Тэгээд бидний анхны дугаарт бол жижиг амтны малын эмч, нэргүй эмч маань хүрэлцэн ирээд байна. Тэгээ нэргүй эмч маань энэрх жижиг амтны сургалт жижиг амтны мал эмнэлэг сургалтын төвд одоо 13 дахь жилдээ одоо ажиллаж байгаа юм туршлагатай эмч байгаа. Сайн уу нэргүй эмчээ? Сайн байна уу? За өдрийн мэнд. Бидний урилдлагыг бас ингээ хүлээж аваад подкастт маань оролцож байгаад баярлалаа. За баярлалаа. Бүр анхны дугаарт нь өргөдөж байгаа болохоор сэтгэл ер нь бас өндөр байна. Дээрс нь яг юу ярих юм болоо гэж жоохон бас шоколтой байна. Шокносоо гараагүй явж байна. За тэгэхээр бид нар энэхүү подкастаараа тийм ээ яг шинжлэх ухаанчийн мэдээллүүдийг яг ийм зөв ойлголтуудыг бас хүмүүст хүргье гэсэн юм зорилготойгоор ажиллаж байгаа. Тэгээд энэ дугаарт бол яг жижиг амтны чиглэлийн одоо мэдээллүүдийг хүмүүст илүү дэлгүү хүргэнэ гэсэн юм зорилготой энэ дугаарыг хийж байна. Тэгэхээр яг дугаараа эхлэхээс өмнө яг гол асуултууд руугаа орохоос өмнө яг хувь хүн малын эмч гэдэг зүгээс чинь бас хэд хэдэн асуултуудыг бэлцээ. Тэгэхээр эхний асуултыг бас ингээд танаас асууя. Тэгээд эхний асуулт маань юу вэ гэвэл та яагаад энэ малын эмч гэдэг мэрэгжлийг сонгох болов? Энэ мэрэгжлэлд одоо үнэхээр өөрөө дурлж ингээд сонгож, хорхож гэж сонгов уу? Яагаад энэ мэрэгжлийг өөрөө сонгох болсон бэ? За тэгэхээр одоо би чинь малын эмчээр ажиллаад 13 жил болцсон тий. Тэгэхээр хөдөөж сурвал 5 жилээс сурсан гэхээр сонголт хийх үе маань бол нөгөө 18 жилийн өмнөх үе байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр үед бол яг одоо хүн болгон малын эмч гэж юу вэ? Тэр дундаа жижиг амтны эмч юу вэ гэдгийг бол мэдэх юмарч нөгөө мэдлэг мэдээлэл хомос. Тэгээд дээр нь би чи орон нутгаас конкурсд ижсэн хөлт болохоор мэдлэг мэдээлэл бол хомос байсан. Тэгээд тухайн үед нөгөө ангаахт орно гэж бэлдэж байгаа. Яг конкурсны өдөр малын эмч эгч маань байдаг тий. Тэгээд эгчийн ярьж байсан яриа. Тэгээд дээр нь хөдөө аж ахуйн сургуулийн бүх анги байж гэн тий. Тэгээ явж байгаа за малын эмч гэдэг ангид нь орчие гэд. Тэгээ яг малын эмч биш, мал эмнэлгийн эмзүү гэдэг ангийн хүн эмнэлгийн эмзүү гэж байдаг юм чи мал эмнэлгийн эмзүү бараг адилхан байх дараа нь төгсгөрөө хүн эмнэлгийн эмзүүгээр ажиллаж гээд амар яг нөгөө хүүхдийн сэтгэхүүгээрээ бодоод шууд орцсон. Тэгэл ороод ирсэн чинь шал өөр тий юу нөгөө мал хүн эмнэлгийн эмзүү шал өөр орчинд ороод ирж байсан. Тэгэл одоо нэгэд ороод ирсэн болохоор одоо юу гэдэг тухайн үед чинь нөгөө ээж аав хүүхнээс зөрөөд сургуулаа хайна гэдэг юм бол байхгүй. Нэгэнд ороод ирсэн төлбөр мөнгө маань төлөгдсөн байна. Аав ээж маань зөндөө зориулт гаргацсан байна. Тэгэхээр тэгээд ямар ч хэсэг сураад өгсчий гэд тэгээ сураад өгсөн байгаа. За одоо сая бол та хэллээ шүү дээ. Жижиг амтны малын эмч гэдэг одоо мэдээлэл их ховор байсан. Жижиг амтны малын эмчийг сонгож байгаа хүн бол бас их ховор байсан байх гэж би бодож байна л доо. Тэгээд эмзүүгээр ингээд сурж орж сонгож орж ирснээ. Одоо жижиг амтны эмчээр 13 жил ингээд ажилласан байгаа даа шүү дээ. Одоо том амтан бол бас өөр бид нар бол чиглэлээрээ одоо мал эмнэлгийн салбар хөгжийн хэрээр ингээд чиглэлээрээ болоод явж байна. Тэр дундаа одоо та жижиг амтны эмчээр 13 жил ажиллах болсон шалтгаан юу вэ? Яагаад жижиг амтны чиглэл илүү юм дуртай сонирхолтой болсон бэ? Хөдөөж сургуулийн оюутан байх хугацаанд маань 3 дугаар курсээс ахуулаад нөгөө мэрэгжил сонголтоо илүү ойлгох тий. Практик дээр яг юу хийх вэ гэдгээ үздэг нөгөө дадлах ажлууд гэж дадлах хичээлүүд явдаг. Тухайн үед би тэгээ энэрх мал эмнэлэг дээр дадлах хийх боломж олдоод анх ирж байсан. Тэгэхээр тухайн үед ирж хад энэрхтэр ингээ нохоо угаажхыг анх удаа бүр амьдралдаа хараа тий. Тэгсэн нөгөө нохоо нь хоёр өөр нүдтэй бүр тий нэг нь цагаан нэг нь цэнхэрч билүүдээ. Тэгээ бүр хүү ийм нохоос байдсан байх таа гээл тий. Тэгэл мэслийн өрөөр нь орсон чинь нэг хүн тэнд нохооны чих тайраал боож моогоо бүр ерөөсөө нэг амьдралтаа харж байгааг шин юм хараал тий. Тэгэл хөөх гэл бүр анх удаа бүр ингээл юмнууд маань бүгд шин шок юм байдалтай тий байгаал. Тэгээд тухай чи яг том амтнаар ажиллах хэрэг ингээд том амтан чинь би өөрөө нэг том биетэй хүн биш жижигхэн эмэгтэй хүн байгаад байдаг тий. Тэгээд том амтантай ажиллахаар чинь хөдөө ажил дандаа л хөдөө биш дээ. Тэгэл нэг тийм ойлголттой болохоор ээж аав маань ч нэг дуртай биш ер нь бараг л төгсөөл дэлгүүрийн худалдагч хийх юм байгаа үстэй гэдэг байр суурьтай ч юм уу тий нэг өөр бодолтой байж гол анх эмнэрхтэр ирээд тэрэн цагаас хойш ер нь бол би жижиг амтнаар ажиллаж болох юм байна. За дээрэс нь дадлагт гараад амтантай харьцаад эхлэх бас мессеж бруудыг хараад эхлэх тариа хийгээд үцэх гэл ингээд өөрөө жижигхэн гар бие оролцоод ирсний дараа би бол энэ мэрэгчлэр ажиллаж чадах юм байна гэдэг байдлаар ингээд
илүү мэрэгжилтэй дуртай, сонирхолтой болж эхэлсэн. Тэрийгээ дагаа ч нөгөө миний сурлагын чанар маань бас амар сайжирсан. Өмнө чинь жоохон хичээгүй урсгалаараа явж байгаа болохоор чинь хичээл яах вэ? Унжихгүй л болоо ч юм уу те. Нэг ийм байр суурьтай байсан бол тэрний ар дээр шал өөр болж эхэлсэн. Тэгээд мал эмнэлгийн сургуулаа төгссний ар дээр бол жижиг амтны эмнэлэгт ажиллая гэдэг шийдвэрийг бүрэн гаргаад ажилд орж исэн. Тэгэхээр ер нь бол яг ингээд эмнэлэг дээр ажиллаж байгаа хугацаанд энэ бол илүү таны бас зүрх сэтгэлд хүрээд ингэж ажиллах болсон байгаа даа шүү дээ тийм ээ. За тэгвэл одоо яг хоёулаа мэрэгжлийнхэн чиглэлийн асуултууд руу бас ингээ орё л доо. За одоо яг энерги хэмнэлэг дээр маань хамгийн нийтлэг ирж байгаа тохиолдож байгаа өвчлөлүүд юу вэ нвэ? Тэгээд одоо энэ тулгамдж байгаа нийтлэг одоо тулгамдж байгаа асуудал юу байна вэ гэдгийг та нэг хуваалцаач. Одоо энерги бол их олон жилийн туршлагатай эмнэлэг байгаа шүү дээ. 20 гаруй жилийн туршлагатай эмнэлэг байгаа. Тэгээд энэ хугацаанд бас өөрчлөгдсөн зүйл юу вэ нвэ те? Одоо төдийгөөс өдний хүртэл одоо энэ амьтад сонирхож байгаа хүмүүс хэр өөрчлөгдөж гин танаад ирж байгаа кейс өвчлөлүүд яг яаж өөрчлөгдөж гин ч гэдэг юм уу та энэ талаас аваалцаач. За тэгэхээр улирлаас хамаарат ер нь бол өөр байдаг тий. Одоо юу гэдэг жил болгол муур одоо ирээд идэг, жил болгол нохоо ирээд идэг гэдэг ойлголтоос илүү өвлийн цагт бол одоо юу гэдэг бодис солилцооны өвчин илүү байх, хавар намар хоёр халдвар төвчин их байх. За зуны цагт бол нөгөө осол гэмтэл, цонхноос унтсан муур, машинд мөргүүлсэн нохооч гэдэг юм уу те. Улирлаас хамаарат ирэх өвчлөлийн тоонууд бас шал өөр байдаг. Тэрийгээ дагаад ч одоо бид нар бас нөгөө жижигхэн бэлтгэлтэй болцсон байж байгаа те. За одоо ер нь нэг иймэрхүү кейс нэмэгдэх байх шүү гэхэд яг л тэр нь ирж байдаг те. За хавар болж байна, халдвар төвчин ч одоо өстө ирж өгөндөө гэтэл нэрэл өдөр шингэн хүрээд ирдэг тийм байдаг. Тэгээд анх намайг малымчулж хад бол ер нь ихэвчлэн нохоонууд л ирдэг. Том нохоо, жижиг нохоо, ер нь нохоо л ирдэг. Муур айгу цөөхөн байсан. Тэгээд сүүлийн жилүүд бол нөгөө нохоо гэхээс илүү муур маш их хэмжээгээр нэмэгдсэн. Тухайн үед бид нар одоо яг нөгөө ийм үйлдвэрийн муур байдаг гэдэг талаар одоо баг нэх мэдээл багтай тийм сям юм уу одоо турк ангорч юм уу нэг иймэрхүү муур л ирдэг гэсэн бол одоо бүр муурны үйлдвэр гэдэг юм чинь бүр ингээд төрөл бүрээрээ Монголд ороод ирчихсэн байна тийм. Тэрийгээ дагаад үйлдвэрээ шалтгааллах өвчнүүд гэж байна. Үйлдвэрээ шалтгаалсан онцлогуд гэж байна амтан болгон дээр тийм. Тэгээд гих мэтлэнгээр ингээ улмал нөгөө малын эмч маань илүү суралцах улам их мэдлэгээ тэлэх шаардлагууд бол гарч байна. Зөв. Тэгэхээр ер нь бол сая та бас хэллээ штэ. Үйлдвэрийн онцлогоос ингээд шалтгаалсан одоо ийм өвчлөлүүд ингээд гардгаа гэдэг чинь. Тэгэхээр одоо та нэг үйлдвэрийг ч юм уу сонгоод тэ энэ үйлдвэрийн хоогч юм уу эсвэл энэ үйлдвэрийн муурыг авахтаа энийг анхаараараач гэдэг юм уу. Тим зөвлөгөө ер нь үгүй. Ер нь амтан тэжээхийн тулд хамгийн эхлээд анхаарах зүйл юу гэдэг юм болоо. За хамгийн ихэнд анхаарах зүйл тухайн амтан бол нөгөө богино настай гэж ярьдаг боловч танад хамгийн багаар утхад 15-аас 20 жил таны гэрт амьдрнаа. Тэгэхээр 15-аас 20 жил энэ амтны гэртээ тэжээхэд биелнэ үү? Сэтгэл зүйн бэлтгэл хэрэгтэй байгаад байдаг тийм. Хүмүүс заримдаа нөгөө бэлгэлцдэг бие биендээ санамсаргүйгээр эсвэл хүүхдтэй зүгээр сонирхоод хорн авчдаг. Тэгээл нэг нас хүргээл 2 нас хүргээл сонирхол нь буурчдаг. Эсвэл манайх цааш тэжээх боломжгүй болчлоо гэдэг юм ярьдаг. Тэгэхээр хамгийн түрүүнд энэ амьтан чинь танад хамгийн багт 15-аас 20 жил амьдрэх шүү гэдэг бэлтгэлээ хийн. Мэдээж амьтан тэжээж байгаа гэдэг чинь таны гэр бүлд нэг гишүүн нэмэгдэж байна тий. Гишүүн нэмэгдэнэ гэдэг чинь бас санхүүгээ бодно л гэсэн үг. Тэр амьтан танад ямар ч орлого оруулахгүй гэхдээ танахаас идэн уун бүх юм танаа гэр бүлийн санхүүгээс гарна. Тэгээд юмнууд бол тийм авчиргүй хямдхан биш тий. Тэрийгээ дагаад бас тэрийг маш сайн бодно. Дээрэс нь амтан болгоны нэг үйлдвэр гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө танай гэр бүлд яг ямар үйлдвэр тохиромжтой вэ гэдгээ маш сайн бодож иж авах хэрэгтэй. Баахан одоо нөгөө жижигхэн 1-2 насны охтуудтай хүүгүүдтэй ч юм уу байснаа амар том нохоо авчдаг тий. Тэгээ сүүлд нөгөө том нохоо ч миний жижиг хүүхдийг ураад гэмтээчлээ, самардчлаа. За өөрөө бүр нөгөө гадуур бүр ингээд нохоогоо салхилуулах ямар ч завгүй байдаг хэрнээ нөгөө бүр юм хайпер актив нохоонод авчдаг тийм ингээд маш хөдөлгөөнтэй нохоо авчдаг. Тэгээ нохоо маань одоо нөгөө салхилах хэрэгцээ байгаад байдаг. Салхилуулж чадахгүй гэртээ хороод байдаг. Тэгээ нохоо стрессч ч юм чи мэдээж гэрийн дотор юм хамиг сүйтгдэг, урж тасдаг. Эсвэл гарахаараа хаашаа ч хамаагүй гүйчих гээд байдаг тийм. Энэ гих мэтлэнгээр ингээд танай гэр бүлд яг ямар үйлдвэр, ямар амтан тохиромжтой вэ гэдгийг маш сайн бодож иж авах хэрэгцээ те. Яг надад бол миний өөрийн тохиолдол шууд орж ирж байна л да. Манай охин бол муур үнэхээр тэжих сонирхолтой. Тэгээ миний хувьд бол нөгөө муурны харшилтай.
Тийм болохоор нөгөө удаан хугацаанд одоо мууртай хамт байж чадахгүй. Тэрнээс болоод нөгөө харшил маань ингээ хөдлөөд идэг. Тэгэхээр манай гэрт муур байх боломжгүй байгаад байдаг. Тэгэхээр тэрийгэ бодолцож шууд хүүхд манд дуртай гэд би бас нөгөө аваад өгч болохгүй тий. Тэгэхээр би бас өөр тохиолдлуудыг ингээ хүмүүсийн тохиолдлуудыг мэднэ. Бас харшилтай байгаад тэрийгэ мэдэхгүй ч гэдэг юм уу тэгээд ингээд амтаа авчдаг. Тэгээ буцаагаад ингээд зарахч гэдэг юм уу юм тохиолдлууд ингээ гарч ирсэн. Тэгэхээр бас энэ талынхаа одоо мэдээллийг өөрийгөө бас их судлах нь чухал байгаа даа шүү дээ. Эзэн хэлээд өөрийгөө сэтгэл зүгээ бэлтгэх нь бас чухал байгаа. Сэтгэл зүгээ бэлтгэх. За нэг амтаа аваад ирлээ хэд мэдээж амт юм чи өвдөх юм гарна тий. Өвдөхэд авах анхны арга хэмжээ, түргэн тусламжууд юу байх вэ? Тэрийг бас уншаад судалсан байхгүй бол одоо би яац шүү дээ өвдөд харан зүгээр хүний юм өгсөн шүү дээ гэдэг кейсүүд айгүй их байдаг байхгүй тий. Эсвэл шүүн халуураад харан хүүхдийн лаг 3 давхарлаа хийсэн шүү дээ. Үгүй болохгүй тий. Тэ хүүхдэд болдог гэж баагаадгүй. Гэхдээ тэр чинь амьтанд одоо юу гэдэг 100 200 дахин өндөр дооз болцсон байх жишээний байдаг учраас тэрийг маш сайн бодох хэрэгтэй. Тэгээд гэр бүлийн гишүүд бас бүгд хүлээн зөвшөөрсөн байх хэрэгтэй байдаг. Тэгэхгүй нэг нь дургу байхад нөгөөх нь нэг амьтаа аваад ирдэг. Тэгээд дараа нөгөө яг амьтнаасаа болоод хэрүүл үүсдэг. Тэгэхээр аль хэлний ингээд нөгөө шийдвэр гаргах хэрэгцээтэй байдаг. Тэгээд зүйлдээ эцсүүл нь нөгөө амьтанд л хохироод үлддэг. Тэгээд гаргаа ичдэг. Зөв. За тэгвэл одоо ингээ гэр бүлийн гишүүд ингээ бүгд шийдвэр гаргачлаа тий. За энэ амтныг манайх одоо тэжээхэд үнэхээр боломжтой, тохиромжтой гэж үзээд ингээ амтнаа тэжээгээд эхэллээ гэж бодоход одоо яг тухайн амтнд зайлшгүй хийгдэх нэг үйлчлэгээнүүд байгаа даа шүү дээ тий. Энэ үйлчлэгээнүүдийг хэрхэн яаж хийдэг вэ? Хизээ хийдэг вэ гэдэг талаар бас маш олон асуултууд байдаг л да. Тэгээ энэ талаар та бас зөвлөгөө өгөөч. За хамгийн ихэнд бол нөгөө вакцинжуулалт туулгалтын үйлчилгээнүүд байдаг. Тэр маань тухайн амьтан маань таны гэрт 10-аас 14 хоноод орчиндоо сайхан дасаад ирлээ. За ямар ч сан гэр бүлийн бушууд бие бинийгээ хоорондоо мэдлцээ тий. За миний хоол нэг иймэрхүү байх нь, миний муур нэг иймэрхүү байд юм байна, хоол нэг гэдэм байна, бааш хийсний юм байд юм байна гэд бүх ерөнхий мэдээллийг авцсан. За тэрний ар дээр нохоо маань орчиндоо дасаад за би энд бол ер нь удаан хугацаагаар байх юм байна гэдэг нэг хоорондоо бие бинийгээ мэдлцэх нэг хугацаа ороод за тэрний ар дээр эмнэлэг дээр ирээд вакцинжуулалтанд ороод ивдэг. Вакцин маань нэг удаа хийгдээд зогсчдгүй. 21-с 30 хоногийн давтамжтай 3-аас 4 удаа хийгдэнэ. Тэгээд тэрнээс хойш жилдээ нэг удаа давтам вакцин насан туршдаа хийгдээд явна гэсэн үг. Хэдэн насны ер нь амтан хийгдэх вэ? За 2 сартаагаас дээшээ. За нохонор бол бүр 49 хоногтойгоос эхлээд хийгдсэн чинь бас болно. За туулганы хувьд бол ер нь бол таны гэрт тухайн амьтан ер нь амьдралынхаа турш 3 сар болгон заавал гэж нэг дотор паразитыг туулгалтанд хамрагдана гэсэн үг. Би бол одоо нөгөө мэдээд байна л да. Сургалтаар хийгээ бас хөдөө орон нутагт ингээ явж явах үед нохооноос дамжиж халдварлаж байгаа бас хүн талдварлаж байгаа паразитууд байгаа даа шүү дээ. Энэ бол бас насан туршийн ингээд өвчлөлийг үүсгэждэг, хэлгэн дээр очиж хэмэгчлдэг, битгч байдаг юм уу те. Ийм зүйл байгаа. Тэгэхээр нөгөө хизээ тулах вэ гэдэг хугацаагаа хүмүүс маань мэдэхгүйгээс болоод яг вакцин шиг ойлгох гэдэг те. Нэг жилээ даанаач гэдэг юм уу те. Тийм ойлголт үүсгэх гэдэг. Тэгэхээр ер нь бол улиралдаа нэг удаа тулах ёстой шүү гэдэг юм бас амтан тижээж байгаа хүмүүс маань нохоо муураа улиралдаа нэг тулгана гэдэг бодлыг бол хизээж өөрөөсөө салгаж болохгүй юм бас ойлголт байгаад байна. За ер нь одоо ингээд нөө за алиг нас ах уу. За тэгвэл нохоо муурны хувьд ийм байгаа бол экзотик амьтад байгаа шүү дээ. Экзотик буюу одоо ховор төрлийн юм амьтдууд байгаа шүү дээ. Тэр бол бас энэрхтэр нэлийн элбэг ирж байгаа харагддаг. Сүүлд бол би нэг могоо харсан. Тэгэхээр одоо хүмүүст ингээ ярахаар гайхаад байдаг. Могоог нь юуг нь үүсхийг ингээ гайхаад байдаг л та. Тэгэхээр ер нь энэ экзотик амьтан нийт төрлийн одоо энэ амьтдыг тижээж байгаа хүмүүс юун дээрээ бас анхаарах хэрэгтэй байдаг вэ? За энэ амьтдуудыг ер нь юм сонирхолтой байдлаар та үзэгчдэд энэ амьтдын талаар мэдээлэл өгвөл. За экзотик амьтан одоо ер нь эмнэлэг дээр хамгийн түгээмэл ирдэг нь бол туулай, яст мэлхий, усангахай, хамстер. Тэ одоо сүүлийн үед бүр нөгөө могой, гөрүүл, аалз гэж сонирхогчд бас нэмэгдчихэд улмал бид нар одоо юм сурахгүй бол болохгүй байгаа гэдэг тэ нөгөө ахаал бүр шинэ амьтад ороод ирдэг, шинэ амьтад ороод ирдэг. Тийм тэгэхээр хамгийн түрүүнд бол тэд амьтан маань нөгөө нэг одоо юу гэдэг нохоочи ингээл эрхлүүлээл майзаал ингээл би тэд ингээл нохож хахад нохоол улмал хайпи болол идэг тэ. Гэтэл яст мэлхий усангахаа идэр ч одоо нухах тусам стресст ордог. Зүгээр л тэр кэжэндээ өөрсдийнх нь яг таатай тухтай орчинд амьдрал байж хад боломжтой амьтад байгаад байдаг тий. Тэрийг мэдхгүй манайхан чи ингээл нухаал тий. Тэгээ амьтан болгонд өөрийн гэсэн нэг онцлог байгаад шүү дээ. Усан одоо юу гэдэг хоёр нутагтан яст мэлхий жишээ аквариумд усан дотор
Тэгээд тэр маань одоо дан ганц ус биш те хажуудаа жижигхэн аралтай, гэрэлтэй, шороотой, хөрстэй. Ингээд ингээд жижигхэн яг өөрийн гэсэн нэг юм тухтай орчинд амьдрах хэрэгтэй байгаад байдаг. Өөрийнхөө яваачин гүтгээд шүү дээ. Тийм. Тэгсэн чинь манайхан чи яах вэ? Хуурай газар хэсэг байжснагаа. Хоёр нүдтэй юм чинь ороо нуусандаа өглөө нүд гадаа. Тийм нэг иймэрхүү байдлаар дижээждэг те. Тэгээд дээрс нь нөгөө биений ингээ хүрсэн чинь нэг заваа нэлцгаахаар нь угаацаа өдөр болго угаачдаг гэдэг. Тэгтэл тэр маань нөгөө гадуур E. coli, сальмонеллозгийн бактериар ингээ хувчигдаад байж хэвээр. Тэгжээж тэр амьд нь яг амьдрах таатай нөхцөл нь бүрдээд багт шин. Тэгэнгүүт манайхан заримдаа нөгөө амьтнаа барьж байсан байгаа хол идчихдэг. Тэгэнгүүт гидсний суулгалт гэдэг өвчнөцдөг. Манай тэр нэг оюутан дадлага хийж байгаа. Тухайн үед эмнэлэг дээр ирсэн амьтныг бүр ингээ барьчаад бүр тэгээ тэр өвч нь манай дээр нэг сар орчмол дадлага хийсэн баг. Тэгээ яг дадлагын дунд үе дээр нэг тийм яст мэлхий бариад барьчаад бүр ерөөсөө өөрөө тухайн үед мэдээлэлгүйсэн юм шиг байна. Тэгээ дараа нь шууд хоолнд орцсон. Тэгээ тэр бүхүүд манай дадлагын хугацаанд баг 15 кг амар турсан бүр. Тэр чинь нөгөө халдвар аваад штэ тий. Гих мэтлэнгээр манайх мэдээлэл байдаг учраас нөгөө тэрийгээ дагаад ингээд амтнаа буруу тижээждэг өөрөө дараа нь бас ингээд хохироод үлдчихдэг гэх юм уу. Нэг иймнүүд айгүй гардаг. Туулаад чинь стресс тэгэхээр ингээд нухсаас аваад байдаг тий. Гэтэл тэрийг манайхан мэдэхгүй ингээд тэврээл нөгөөх нь ингээл тэврэлгүйгээд тахт бүр ингээд ятсан тий тэвэрсэн. Нэг иймэрхүү. За усангахаа юу хамстер энэ төр бол нэг айгүй хурдан үрждэг амьтад тий. Тэгэл бүр ингээ үржүүлээд бүр зарим нь бүр хамстраа тижээж гоод 10 хэдэн зулцаг гаргаа бариараа алдцоо гэд ингээд тэр хаана ямар айлт хулгана болоод очицсан гэдэггүй шүү дээ. Гих мэтлийн ингээ нөгөө жижигхэн харахад ингээ жижиг юм шиг боловч тэр чинь тэр амьтны таатай тухтай амьдрах нөхцөлийг нь алдаглууд байгаа юм надад айгүй их гардаг. Тэгэхээр ер нь бол бүх төрлийн амьтныг л тижээхийн өмнө маш сайн судал өөр юм бол байхгүй л. Тэгвэл эдгээр амьтад дээр бас вакцины тулгалт гэдэг ойлголтууд байгаа юу? Вакцины тулгалт бол одоогоор бол байхгүй байгаа. Туулай, усангахаа эднэр дээр бол яг хуу тулгалт хийж болно. Тийм. Ялгаагүй 3 сар тутамдаа тулгалт хийгээ явуучих боломжтой байдаг. Одоо гөрүүл ч юм уу, могоо ч юм уу яг юугаа үзүүлэх гэж ирэх үү? Яг хуу могоон дээр бол жишээ нэг хоол идэхэ болчлоо ч юм уу тий. Эсвэл ингээ арьсан айгүй хуурашаад байна гэдэг. Тэгэхээр тэд нар амьтан маань юм чиглэг гоё юм бүлээн дулаан орчинд амьдрах хэрэгтэй байгаад байдаг. Манайхан дээр ч нөгөө хоёр нутагтан ч юм уу хүүтэн цустай ихээр хүүтэнд байж болноо гэд байлгачдаг. Тэгэхээр нөгөө амьтан маань хоолоо идэхгүй иччихдэг ч юм уу тий. За бүр уушгины өрөвсөл болчих ч юм уу тийм ингээл гих мэтлийн юмнуудаас болоод ирэх юмнууд бол байдаг. Тэгээ миний хувьд бол том амьтны юм чи. Экзотик амьтнаас бол нэлээ хол нэг өөрөө бас айхтар тийм сонирхолтой биш. Гэхдээ ингээ хийж байгаа эмчилгээнүүдийг харахаар бас их сонирхолтой санагдаад байдаг л та. За тэгвэл экзотик амьтан дээр шингэн нөхөх ч юм уу тийм эмчилгээнүүд юу н хийгдэх үү? Ялгаагүй хийнэ. Миний хамгийн бас сонирхолтой ингээ харж исэн эмчилгээ гэвэл нөгөө яст мэлхийний наран шарлага. Хаяа ингээ жижиг амьтны эмнэлэглүүгээ ингээ орхолоор ингээ манай наран шалгыг хөвтчихэдэг л та. Их гоё хөвтчихэдэг. Ингээл хөл мөлөө ингээл тэ балет чи шиг өргөж өргөцсөн ч гэдэг юм те. Ингээ хөвтчихэдэг. Тэр юу нь яг ямар эмчилгээ хийж байгаа гэсэн үг вэ? Ямар яст мэлхийн дээр одоо тэгэж хийгээд байна эмчилгээ? Усны хуурай газар аль алин дээр нь л хийгдэж байгаа. Тий, ер нь нөгөө яст мэлхийн маань бас нэг юм дулаан орчинд байх хэрэгтэй байгаад уушгины өрөвсөл ч юм уу болцсон тий хөтөө орчинд байснасаа болоод тэр үед бол бид нар тэгээ арьсан бүр ингээд нэг гуйжилт явагдахаа болоод амар хуурайсцсан баг ингээд арьсан хуйгандаа хүртэл хуйг нь арьсын зүсгээр болцсон тий бүр ингээд шох ирмэгтэй болцсон ч юм уу тэр үед бид нар ингээд биеийг нь загсан тос С витамин түрхэж байгаа тий жижиг UV лайтер шараад ч юм уу тий иймэрхүү эмчилгээд хийгдэв. Тэгээд эмч олцоод би нөгөө амьдралдаа баг анх удаа л могоо үтсэн баг. Тэгэл тэгсэн чинь манай дээр тухайн үед гадаад эмчирсэн байж бол могоон дээр шууд арьсан дор шингэн нөхөөд за тэгэл би ч одоо энэний одоо хаан шингэн нөх юм болоо гэж баг тий нэргүү чи хийчих гэд хорн би баг л гайхаал би ч мэдгүй хараагүй гээл тэгэл харсан чинь нөгөө могоо чи ингээл жоохон хөдлөнгүүд ингээ нэг одоо хайрсан жоохон сөхөгдөхөр хайрс юу хоёрын завсраар ингээ зүйлэн арьс руу хатгаад шингэн нөхөх жишээ нэ тийм байдаг. Одоо анх бол ингээл бид нар баг тууланд катетер тавихтал бүр эмнэлгээрээ баг би эндээ баяр үргээл чийстэй чадчлаа өмчлээ гэдэгсэн чи одоо баг тэр маань хэвийн үзэгдэл болсон тий баяра галаа хэн бай тий завтай нэрээс энэ катетер тавиад байгаа ч тий тэгээ сүүлийн үед хүмүүс ч нөгөө спецлахын талаар айгүй их мэдээлэлтэй болсон чи одоо усангахаа засуулъя туулаагаа засуулъя спелгие гэдэг юмнууд бас нэмэгдсэн. Тэгэхээр мэдээж бас тэрийг бас бид нар суралцсан хийгээд эхэлчихсэн байна. За одоо тэгвэл яг
энэрхтэр хийгдэж байгаа хамгийн хүнд хэлбэрийн мэс ажилбар юу вэ нэ? Одоо бид нар бол энэрхтэр нэлээд хүнд ажилбаруудыг ингээ орж ийнэ гэдгийг бол нэлээд сонссон л та. Тэгээд энэ ажилбаруудаас хамгийн хүнд хийгдэж байгаа гэх юм уу? Одоо энэ ажилбар яг ямар ажилбар байгаа вэ? За яг ангилахад жоохон хэцүү л дээ одоо нөгөө ясны ажилбарууд байна тий. Бас тийм амар амархан биш. Мэдээж малын эмчимэлээ ур чадвар шаарддаг. Ясын мэдээж яг сайхан эвлүүлэх тий. Байр байранд навич тавих тий. Гэх мэтлэн тий. За дээрэс нь нөгөө гентийн өрц цоорох, давсаг цоорох, ходоод эргэх гэх нөгөө амь насанд яаралтай тулцсан ажилбарууд байдаг тий. Одоо амьтны нөгөө хэр их үзлэг хийгдээд наркозонд орох байдлаас нь хамаарат 1-6 хүртэлх зэрэгээр үнэлээд явцдаг. Тэгэхээр нэг бол одоо юу гэдэг энгийн спэ туслах ажилбар, хоёр бол яг жоохон хүндрэлтэй төрөлт цус алдалт ч юм уу ингээд ингээ явцдаг. Тэгэхээр тэр нөгөө ангиллын дагуу бол одоо 5-6 байгаа ажилбарууд бол амь насны заалттай. Эзэнд бол одоо магадлал маш бага байгааг сануулна. Тим ажилбарууд явцдаг. Тэгээд тэрийг дагаад одоо юу гэдэг ганц мис ажилбарт ажилбар хийж байгаа юмч маань одоо тэрэн дээр ажиллахгүй бүтэн багаараа бүгд ажиллах тий. Тэнд хүмүүс ажилбар хийж хахад нөгөө тал наркозын хинаа байж байгаа. Нөгөө тал дахиад тусал систем тий өвчин намдах тариа юм юу байдий. Ер нь бүгд л багаараа ажилдаг тий. Тийм ажилбарууд бас нэлээд байдаг. За хүндрэлтэй төрөлтөө гэхэд одоо юу гэдэг ганц эмч байгаад хийчдэггүй тий. Бүгд нөгөө ард нөгөө их барих, гүлэг их барих хүмүүсгээ бүгд бүтэн баг бүрдсэн ажилладаг. Тэгээд бүгд гарч ирлээ, бүгд нэг гүлэг бариад ийлээл өстой хамаг юм цэвэрлээд байдаг ч юм уу тий. Тэгэхээр яар нөгөө ажилбарыг хүнд хөнгөн гэж ангилах нь тухайн үеийн нөхцөл байдал ямар байх вэ гэдгээс хамаарат явцдаг. Тухайн амьтны амь насны залтнаас хамаардаг гэж ойлгож байна шүү дээ тийм ээ. Ааха. Би сүүлд бас нөгөө бас яг хүндрэлтэй төлөлтөн дээр очижсэн байхгүй. Тэгээд доор ингээ ярьсан чи тэнд чи баг 6-7 хүн те нэг гүлээ ингээ барьсан. Зааст амьдруулах шүү гэл ингээл анхны одоо тусламж үзүүлээд байж ах жишээний ингээ харагдажсэн л да. Яг энийг ингээ харахаар одоо ингээд мал эмнэлгийн салбар бол маш их хөгжсөн байгаа байхгүй юу. Одоо зүгээр одоо нүдэнд харагдах гэдэг юм уу нэг тариа игээд явах биш. Энээс илүүтэйгээр ингээ хөгжсөн гэдгийг харахаар нэг талаараа бас ингээ мэрэгчлэрээ бахархах юм сэтгэл төрдөг надад бол. Тэгээд нэргүй эмчийн хувьд одоо малын эмч болсноороо хизээ бахархаж исэн бэ. Ер нь энэ мэрэгчлэрээ нэг бяст зөв мэрэгчлээ сонгочихъя гэж бодож исэн үе нь хизээ байсан бэ. За миний хувьд болохоор ер нь нөгөө мис ажилбарт айгүй сонирхолтой өөрөө дуртай хүн. Тэгээ мис ажилбарынхаа үр дүнг хараад тэр амт маань гэрлөөгөө яваад тийм ээ. Тэгээд хэд хоногийн дараа ч юм уу одоо маргааш нэг өдөр ч юм уу давтаа үзлэгт ирэхдээ эзэн ингээд мэдээж баярлсан талархснаа илэрхийлэх үед бас ингээд нөгөө айгуу гой мэдрэмжийг авдаг тий. Ер нь бол нөгөө бахархах сэтлүүд бол дандаа эздээс ирдэг. Би өөрөө дотроо ингээ бахархацсан байж штэ тий. Тэгтэл эзэн ингээ дургу байгаа тэгвэл бас л ёо би одоо зөв юм ийцэн болов буруу юм ийцэн болов. Уг нь би зөндөл хичээс юм дагдаг юм авдаг бол жоохон урам хугарах ч юм уу юм авдаг бол эзэн ингээд би өстө гоё баярлсан шүү. Манай нөхөг эрүүл болгоод ингээ аварсанд баярлалаа гэдэг энэ дараа бол байнга л би бол мэрэгчлээ. Нэрэ бахархах тий. Тийм мэдрэмжийг бол авдаг. За баярлалаа. За хэсэг хугацааны дараа өргөжлүүлээд олцгаая. Подкаст эргэж орцгоё. За тэгэхээр дараагийн миний танаас асуух асуулт гэвэл одоо энэ подкастыг дан ганц одоо хоцорон газар нохоо мураад тэжээдэг ч гэдэм үү амтаа тэжээдэг хүн үзэхгүй яг өдөө орон нутагт ч гэсэндээ яг гэрийн хашааны одоо бидний хэлдгээр тий хашааны нохоо муур ингээд тэжээж байгаа хүмүүс зөндөө олон байгаа. Тэгэхээр энэ хүмүүст одоо яг миний хувьд бол орон нутагт ингээд сургалт хийгээ явж хахад маш олон тохиолдолд нохоондоо одоо тостой шүлгцөөн ч гэдэг юм уу тий одоо гүйлгээд хэд тонлоо ч гэдэг юм уу энэ асуудлууд айгүйх тулгамддаг л да сонсч ийсэн тэгээд энийх удахгүй хүчлээч гэдэг юм уу тий ингээд тохиолддог. Тэгээ янз янзын насны юм нохоонууд бас байгаад байдаг. Тэгэхээр ер нь одоо заавал зориулагдсан тэр тэжээл хоолоос илүү одоо гэрийн хоолоор тэжээж байгаа. Одоо гэрийн хоол гэхээр чи хүн өөрийнхөө иддэг хоолноос өгж байгаа тэр амьтадад юу анхаарах хэрэгтэй байдаг вэ? За ер нь эмнэлгийн зүгээс бол аль болох зориултын хоолоор өөрөө зөвлөдөг. Гэхдээ мэдээж тэр бол одоо юу гэдэг зарим бүр хөдөөний нохой бүр
өдөө суманд байгаа нөхөн ч юм боломжгүй заримдаа бас хэцүү үеуд бас байна тийм ээ. Тэгэхээр тэр үед бол мэдээж нөгөө чиний хэлсэнчлээ айл болох тос өөхгүй тэгээ болсон хол өхийг зөвлөдөг. Түүхий юм одоо нэг түүхий юм шидэд өгчдөг гэдэг юм уу. Тийм бол айл болох боломжгүй. Дээрс нь яс өгчдөг тийм ээ. Яс өгвөл нөгөө жижиг яснууд одоо нурууны нугалмын яснууд байна тий хавирганы яс өвчүүний бүдэрхийний жижиг хэсгүүдийг ч юм уу айл болох өгөхгүй айл болох урт дунд чүмэг яснуудыг бас өгвөл илүү тохиромжтой байгаад идэг. Чансан гэсэн үг үү тий? Ясны хувьд бол яг хэрвээ дан яс өгж байгаа бол айл болох түүхий өгвөл зүгээр байгаад идэг. Чансан яс маань нөгөө боцлогчхаар хатуу бүр ингээ хатуу болчдөг. Тэгээ нөгөөх маань нохоо хазаад ягууд нэг жижиг ирмэг үсээ нөгөөх нь тэндээ зоогдчихдаг ч юм уу. Бойлондан шүдний завсар хоолойнд ч юм уу тий тэгэлждэг юмнууд бол байгаад идэг болохоор айл болох түүхийг ирнэ. Гэхдээ мэдээж түүхий өгч юм чинь гаднах өөх тус гадаргуу юм амын автсан, шулцсан. Тийм машнууд өгж болно. Дээрс нь өөрсдийн хоол яг өгөхөөсөө илүү нохооноо зориулаа хоол хийж өгвөл илүү тохиромжтой байгаад байдаг. Бидний иддэг хоол маань нөгөө давстай байдаг, амтлагчтай байдаг тий. Бүр янз бүрийн амтлагчтай байдаг штэ тий. Тэгэхээр тэр маань нохоонд бол бас тийм таатай биш. Заримдаа гидсэн өвдөх, арьсан дээгүүр туурах, бүр харшил өгөх, за бүр хоол цэцэг алдах ч юм уу тий. Гүйлгэх янз бүрийн тийм шинж тэмдэг байдаг учраас хэрвээ бүр боломжгүй бол нохоондоо хоол хийгээд өгж болно. Тэгэхээр мэдээж тий тоос өөх бахтай бүр их нөгөө маха буцалгасаар бүр ингээ нэтгэлцсэн шүл өгөхгүйгээр тэрийг сайхан шүүгээд авчдаг. Магадгүй 1-2 удаа усаар зайлдсан тий. Тэгээ тиймэрхүү шүл ч юм уу тий ингээд хийгээд өгж болно. Дээрэс нь шар будаатай гомонтой гэл хүмүүс ч бүр хөөрхөн баяжуулаад хийцэн юмнууд байдаг. Хүнсний ногооноос жишээ нь брокколитэй ч юм уу, луунтай ч юм уу тий гоё юмнууд бас байж болно шүү дээ. Тэгэхээр нөгөө махны хувьд ч гэсэн үеийн дан ганц хоньны мах гэхгүй тий өөр ямар мах гэж болж байна тий ингээд сонголтууд бол байж болно. За тэгвэл одоо нэгэнт одоо амтны хоол тэжээл ярьсан юм чинь харшилдаг ч гэдэг юм уу? Идэж болохгүй ч гэдэг юм одоо хүнс нийт бүтээгдэхүүн байгаа юу нохоморнд? Байлгүй яах вэ? Одоо жишээ нь шоколад байна тий хар шоколад. Одоо заримдаа хүмүүс шоколад ингээ өгцөө гэдэг жидэх тэгээд яг манайх өгөөл идэв ш зүгээр л идэв ш гэдэг юмнууд гардаг тий. Гэтэл тэр маань нөгөө хордлогын тун үүсгэх хэмжээ гэж байна тий. Тэгэхээр яг хэрвээ шоколад идсэн бол яг ямар төрлийн шоколад тий. Одоо хар шоколадны орцон хэр байхын тэрнээсээ хамаарат хэр хэмжээтэйг идсэн бэ гэдгээсээ хамаарат шалгах. За сонгийн сормис байна. Одоо алим байна. Ус үзэн байна гэд ингээд нөгөө нохоон дээр чинь болохгүй юмнууд үүсгдэг. За бүр бохих байна те нөгөө нэг гаатай бохнууд чинь хүртэл болохгүй байх жишээ нэ. Тэгэхээр тэр болгон дээр мэдээж 1-2 удаа өгөхөд бол гайгүй штэ гэд хүмүүс биендээ зөвлөддөг. Тийм бол байхгүй. Тэр маань заримдаа баг тунгаар өгсөн ч гэсэн хордлого үүсгэх юмнууд бол байдаг. Тэгэхээр тухайн амтан маш урт хугацаанд реакц одоо хариу урвал үзүүлэх юм байна. Зарим нь бол нөгөө багаар хямраад явдаг цус задрал үсээд дотор шин цус задрал үсээ яваад идэг тийм. Тэгэхээр нөгөө бие маань гаднаа харагдж байгаа хариу урвал байхгүй ч гэсэн дотоороо ингээл жоохон суйлдаа болоод идэг. Улмал ингээл тамирдаад байдаг ч юм уу тийм. Тэгээ цусны шинжилгээ хийгээд үзэхээр алидын цус задрал үсээд эхэлчихсэн байх. Улаан эспор шинээр үсээд гойрн тэрийг устгаад яваад байх ч гэдэг юм уу тийм. Иймэрхүү нөхцлүүд бас үүссэн байдаг. За бас нөгөө хашаанд хүмүүс чинь ингээл янз бүрийн хайцсан байгаад байдаг шүү дээ. Машины тос тосоол гойжулцсан тий. Эсвэл тамхины аккорд энэ төр хайцсан. За бүр нэг хулганы хорд энэ тэд ингээл дэвссэн юмнууд байдаг. Тэр маань хүртэл нохонд яг тэр өдрөө ингээд заримдаа хордлого үзүүлэхгүйгээр багаар муутгаад яваад байдаг юмнууд бас байдаг. Тэгэхээр тэр болгоныг ер нь нохоноос айлуулах зайтай, хоол байлгах хэрэгцээтэй. Хэрвээ эзэн даруйд одоо эзнийг харсан тохиолдолд харсан, эзэн долоосыг харсан даруй бол яралтай малын эмчис зөвлөгөө авах те хариу сармагжуулах, бөөлжүүлэх ч гэдэг юм хариу юунуудыг эмчилгээнүүдийг яралтай хийх хэрэгтэй юмнууд бол гардаг. Тэгээ ингээл ботхоор тэгээ өөр төрөлтөл болохоос биш дийлэх нь хүнтэй адилхан юмнууд мал амтанд ингээ болж байгаа жишээний юм зөвлөд ингээ харагддаг шүү те. Яг л хүүхд хордлогонд орохоор бид нар яадаг үлээ те. Яг тэр шиг ингээл харагдаж шүү те. Манайх ч одоо нөгөө мессежлберт ороод амтаа явдаг ш тийм ээ. Тэгэл маргааш өглөө залгаал. За манай тэр яаж энэ яаж ингээ тэнгүүд зарим хүмүүс ёо ямар гоё юм бэ намайг имлгээс гарахад хинт ингэ залгаагүй штэ гээл те. Тэгэл бид нар ч ингээл нэг амт мэдээж нөгөө эмчилгээ дууссан ч гэсэн эргэх холбоогоор ингээл холбогдол за тэр яаж вэ нэмээ угаа дууссан уу энэ сард яхаар ихээр ингээл ярахаар хүмүүс бүр ингээл айгүй дуртай те. Оо би тэрстэй дажгүй байгаа. Гэхдээ маргааш юу ч гэсэн гүгэд очноо гэх те. Нэг иймэрхүү байдлаар хүмүүс бас айгүй дуртай байдаг. Одоо яг ингээ харахаар бас
халдвар төвчнүүд байгаад байгаа штэ. Дийлэнх бас эзэлж байгаа парвоч гэдэг юм уу, гудрагч гэдэг юм уу. Энэ бол маш нийтлэг хүмүүсийн зарим хүмүүс бас мэдэхгүй ч байдаг юм уу. Одоо өвчлөлүүд байдаг. Энэ өвчнүүдийн талаар та ер нь мэдээлэл бас өгөөч. За халдвар төвчин яг одоо нохооны халдвар төвчин бол нэг үе бодвол бас харьцангуй багасчихсан тий хүмүүс бас одоо юу юм гудраг гэж юу юм парва гэж юу юм гэдгээ мэддэг болчихсон тий хуучин бол ингээд мэдхгүй гэрээрээ янз бүрийн эмчилгээ дуурмадан өгчдөг тий одоо нөгөө жишээ нь эвремктийн нэг их хэмжээгээр тарьсан бүр нөгөө спирт их хэмжээгээр арх одоо их хэмжээгээр өгчдөг ч гэдэг юм уу тий ингээд нөгөө чочрох юмнуудыг өгөө тэрийгээ ингээд эмчилгээгээд бодцсон тохиолдлууд ингээм андуурц юмнууд бол нэлээд гардаг ус бол одоо сүүлийн үед бол тэр талаарх мэдлэг мэдээлэл нэмэгдсэн болохоор яарал одоо юу гэдэг хоолоо идэхгүй нэг л 2 хоногоос дээш болсон бол эмнэлэгт үзүүлээдгээс арга хэмжээ авдаг ч юм уу нэг юм болцсон байгаа бол муурны халдвар төвчин бол одоо ер нь бол нөгөөс яг сүүлийн үед дэлгэрээд байгаа бидний хувьд бол нэлээд шинэ өвчлөлүүд байгаа гэтэл муурны халдвар төвчин маань одоо юу гэдэг 1-2 өвчин байдаггүй одоо миний мэдхээр 7-8 ямарч исэн Монголд бол байна. Тэгээ тэр болгоны шинж тэмдэг ойролцоо байна. Заримдаа бүр 2-3 төрлийн вирусын өвчин хавсраад өвдөжчихсэн байх ш. Гэтэл муур маань өөрөө жоохон стресстгээд хүртэл хоолноос гарчдаг юмтай шүү дээ. Гэтэл олон төрлийн тэр вирусын өвчнийг давах гэдэг бол муурн дээр нэлээд чанга байгаад байдаг тийм. Эмч, эзэн, муур гурван яг хамтын ажиллагаа болчдаг тийм. Аль нэг нь хичээхгүй бол бүр ингээ муудах. Эмчилгээ авч чадахгүй бүр алдчих тохиолдлууд хүртэл байгаад байдаг. Тийм бол нэлээд байгаад байна. За мөн дээрэс нь нөгөө спэ заслахад хэдэн насны одоо хэр том болсон амтаа орох хэрэгтэй байдаг вэ? Энэ асуултуудыг бас нэлээд олон хүмүүс амтанд хийдэг хүмүүс мань асуудаг л да. За спецлгийн хувьд ер нь анхны ороо маань 6-аас 9 сартаа орно гэж үздэг амтан дээр. Тэгэхээр аль болох 6-аас 9 сар хүрэхээс өмнө ороо орохоос өмнө спецлэг хийчихвэл тэр маань илүү ач холбогдолтой юм аа. Хөхний хавдраас, савны эдээ төрвслээс, савны хавдраас ч юм уу те өөр бусад өвчнөөс бас урьдчилан сэргийлж болох юм аа. Ороо орцны дараа хийлгэж бодох тохиол мэдээж байдаг. Гэхдээ тэр маань одоо аль хэдийн хөхний булчирхай хөгжсөн байдаг болохоор хөхний хавдар дараа тохиолдох ч юм уу юмнууд бол байдаг аа. Тийм болохоор хэрвээ та амтанд хийж байгаа бол аль болох ороо орохоос өмнө салбарыг хийлгэрээ. Ороо орчихсон байгаа үед хүмүүс нөгөө яг нөгөө санахгүй явж байгаа ч гэх юм уу анзаарахгүй явж байгаад яг ороо орчингууд нь яг одоо салбар хийлгье гэдэг юм айгүй хэрдэг. Ялангуяа мууран дээр. Тэр үед бол манай эмнэлгийн зүгээс бол үгүй хийхгүй ороог нэгэнт орцсон бол дуусчиход ирээрээ гэдэг зөвлөмжийг өгдөг. Яагаад тэгэхээр ороо орох үед наркозонд орох маань эрсдэлтэй байгаад байдаг. Цус алдалт үүсэх. За бүр нөгөө томорцсон өндгөвчний чинь талын үлдээчих гэдэг юм уу те. Нохоон дээр бүр хэмжээний цус алдах ч гэдэг юм нөгөө дагах эрсдлүүд их байдаг учраас нэгэнт ороо орчихсон бол ороог нь дуусгаад тэгээд эмчтэйгээ үзэлгээ хийлгээд мессежлбэрийн цагаа товлоод яваарай гэдэг зөвлөмжийг өгдөг байгаа. Тэгэхээр ер нь бол аль талдаа маш хариуцлагатай хандахгүй болохгүй байна шүү дээ тийм ээ. За их сайхан сонирхолтой ярилцлага болж ийн баярлалаа. Тэгээд нэлээд олон мэдээллүүдийг бас үнээс ингээ олж авч байгаа хаа гэж бодож байна. Тэгээд подкаста дуусгахаас өмнө танаас бас нэг асуулт асуумаар байна. Цаашид ер нь одоо яг жижиг амтны чиглэлийн салбарыг та хэрхэн яаж одоо ингэж хөгжинэ гэж хардаг вэ? Энэ салбар ер нь яг одоогийн байдлаар ямар хөгжлийн түвшинд яваа вэ те одоо бид нар бол ингээд гадаад мэрэгчлэлтэнгүүдтэй ингээ бас ажилдаг туршлага ингээ асуудаг та хэд манд бас сая Зүүн Азийн те Зүүн Азийн үгүй дэлхийн малын эмчнэрийн дэлхийн малын эмчнэрийн уулзалтанд ингээд бас ороод ирсэн байсан. Тэгээд энэ одоо конференцуудад ингээ оролцоход ч гэдэг юм уу те энэ олон улсын малын эмч нартай хамтарч ажиллахад ер нь манай энэ мал эмнэлгийн жижиг амтны салбарын түвшин хэр одоо явж байна вэ? Цаашид хэр одоо ахиц дэвшилтэй байхаар харагдаж байгаа вэ? Аль салбар нь яг ямар чиглэл илүү ингээ хөгжиж байгаа вэ гэдэг талаар та бас мэдээлэл өгөөч. Том амтны эмчт хэлэхгүй байх тийм. Танахаас илүү хөгжиж байгаа гэж хэлчихвэл муухай юу? Тийм нөгөө одоо жижиг амтны эмнэлгийн салбар маань бол миний харж байгаагаар бол өдрөөс өдөрт хөгжиж байна. Зарим талаараа яг бид хэд нөгөө оншилгооны багаж тоног төхөөрөмжийн ч гэдэг юм уу ингээд дутагдaltaй юмнууд бол мэдээж байгаа. Гэхдээ нөгөө практик ур чадвар талаараа бол бид нар бол ингээд зарим гадаад эмчнэр маань ирээд бидрийг бүр чи энэ нэр ямар сайн надаас илүү хийдэм байж тээ ч гэдэг юм уу ийм юмнууд үрл харагдж байдаг. Тэгэхээр бол би бол улам цаашдаа бол улам сайжирнаа.
Бид нарт бол боломж байна. Ялангуяа залуучууд чинь нөгөө англи хэлтэй айгүй сайтай болсон ш тийм ээ. Тэгэхээр тэд нар хүмүүс маань заавал одоо юу гэдэг хин нэг орчуулсан номыг хүлээх биш өөрсдөө хайгаад олоод мэдчихэж байна. Тэ? Тэгэхээр бол чадвар бол улам сайжирна. Тэгээд дэлхийн жижиг амтны малын эмчнэрийн 49 дахь удаагийн уулзалтанд өнгөрсөн жил манай Монголын мал эмнэлгийн жижиг амтны эмнэлгийн төлөөлөл 10 хэдэн хүн оролцоод ирсэн. Тэгээд тухайн үед бол бид нарт одоо нэг амар бүр ингээ нэг соёлын шоконд орсон мэдрэмж бол төрөөгүй. Тэгэхээр бид нар хичээлүүд нь ингээ суугаад явах багаж тоног төхөөрөмж үзэхэд одоо манайхаас одоо энийг сте анх удаа харж байгаа, энийг сте ерөөсө харж байгаагүй юм байна гэдэг юм байгаагүй бүгдээрээ л тодорхой хэмжээгээр мэддэг ашиглаад үзсэн тийм. Хичээлүүд нь гэхэд бас л танил хичээлүүд тийм. Улам мэдлэгээ баттгаад авлаа шүү гэдэг байдлаар хандж байгаа тийм. Тэгэхээр манайх бол салбарын хувьд л хөгжил бол сайн өгч байгаа л гэж харж байгаа. За энэ мэдээг сонсоход бол их сайхан байна. Тэгээ би бодлоо нөө эзэмсэн энэ мэрэгжлэрээ хүн бахарах гэдэг бол сайхан тий. Яг одоо энэ хийгдэж байгаа ажиллабаруудаа ч юм уу хийгдэж байгаа энэ ажлуудаа ингээ харахаар бас сайхан бахархалтай байдаг. Тэгээд жижиг амтны салбар, том амтны салбар маань бас цаашдаа илүү их хурдтайгаар ингээ хөгжнөө гэж итгэж найдаж одоо залуу эмч миний хувьд ингэж бас боддгоо. Тэгээд бас энэний маань хөгжлийн нэг шатан ч гэсэн өнөөдрийн бит хоёрын бас хийгдэж байгаа энэ подкаст гэж найдаж байна. Цаашдаа олон одоо яг энэ мэрэгжлийн мэдээллүүдийг өгөх учраас одоо бидний подкастыг та бүхэн маань үргэлжлүүлэн үзээрэй, сонирхоорой гэж хэлмээр байна. Тэгээд өнөөдрийн бидний урилгыг хүлээж аваад эхний подкастт маань оролцсон нэргүй эмчтэй маш их баярлалаа. Ажилд нь улам их өндөр амжилт хүсье. За баярлалаа. Бас тэгээд дараа ахаад уригдах байхаа гэж найдаж байна тий. Тий. Баярлалаа. За баярлалаа.